За сайн байцгаана залуусаа. Давталтыг үзье. За бүлэг илэрхийлэл хэд хэдэн удаа гүйцэтгэх шаардлагатай нөхцөл үүсдэг. За тэр тохиолдолд давталт хэрэг болдог. За давталтын төрөл нь болохоор while давталт, for давталт, do while давталт, давхар давталт гэдэг ийм төрлүүд байгаа. За давхар давталт нь болохоор энэ while, for, do while биеийн дотор нь хийхийг давхар давталт гэдэг байна. За тэрнээс ерөнхийдөө бол энэ гурван давталт байгаа гэж ойлгож байна. За нөхцөл үнэн бол илэрхийлэл гүйцэтгэнэ. Илэрхийллийг гүйцэтгэхээс өмнө нөхцлөө шалгана. За нэг иймэрхүү давталтыг while давталт гэдэг байна. За анхны илэрхийллийг гүйцэтгээд дараа нөхцөл шалгана. За үнэн бол илэрхийллийг гүйцэтгээд дараа нэмэгдүүлэх илэрхийллийг гүйцэтгээд нөхцөл шалган үнэн бол давтана. За энийг угаасаа дараа нь дурагтай хараад ирвэл илүү ойлгомжтой болно. За илэрхийллийг гүйцэтгээд дараа нь нөхцлөө шалгана. За үнэн бол давтан гүйцэтгэнэ. За энэ нь бол ерөнхийдөө шалгачаад гүйцэтгэнэ. Энэ нь бол гүйцэтгээд шалгана. Энэ нь болохоор шалгаад гүйцэтгэнэ. Гэхдээ урд ард нь шалгаад гүйцэтгэхдээ нэмэгдүүлэх юм хийдэг. Тиймэрхүү л хоорондоо жоохон ялгаатай. За while давталт. За энд харагдчихэв. Энэ дөрвөлжин rom хэлбэртэй. Энэ нь болохоор нөхцөл шалгахыг хэлээд байгаа юм. За ямар нэгэн нөхцөл шалгана гэсэн үг. Энэ нэмэх нь болохоор үнэн байх юм бол энэ сум руугаа явна. За худлаа байх юм бол ингээд дууснаа гэсэн үг ер нь бол. За нэг нөхцөл шалгалаа. Үнэн байх юм бол энэ илэрхийллийг хийгээд дахиад ийшээ хүрээд ирнэ. Дахиад шалгана үнэн байх юм бол хийгээд ингээд яваад байна гэсэн үг. Үнэн байх юм бол хийж байгаа тэрвээ нөхцөл нь биелэхэ болчих юм бол худлаа байх юм бол ингээд болно. За энд харагдаж байна. While хичээд хаалтан дотор нөхцлөө бичээд тэнгүүтээ энэ дотор нь илэрхийллээ бич. За энэ блок дууслаа, дахиж ирж шалгалаа. Нөхцөл үнэн байна уу шалгалаа. Үнэн байх юм бол дахиад хийгээд ингээл байна гэсэн. Тэгээд ингэж давтаж жагаад илэрхий нөхцөл нь худлаа болчих юм бол шууд ийшээ орохгүйгээр ингээд эндээс үргэлжлээд явна гэсэн үг. За одоо энд бид нар int тэнцүү тэг гэдэг нэг юм тоо. За int бүхэл тоон төрлийн гэсэн хувьсгч анх тэг гэсэн анхны утгатай хувьсгч зарласан байна. За while хичээд энэ 10-аас багуу гэж шалгачих. Тэнгүүтээ энэ дотроо ингээд i-гээ хэвлэдэг. 10-аас бага байх юм бол i-гээ хэвлэдэг. Хэвлснийхаа дараа бид нар i-гээ нэгээр нэмэгдүүлээд өгчдөг. За ингийн бол ажилуулах юм бол юу болох вэ гэхээр эхлээд тэг гэж хэвлэнгүүтээ 1 гэж хэвлэл 2 3 4 5 6 7 8 9 гэж хэвлэнгүүтээ 9-ийн дараа эн чинь нэмэгдээд нэгээр нэмэгдээд 10 болчих шүү дээ. 10 болоод эргээд хүрээд ирсэн чинь 10 нь 10-аас багуу гэж шалгангууд 10-аас бага биш учраас ингээд давталт маань дуусгана. За энийг туршиж үзье. За i тэнцүү тгээс эхэлнэ. Тэнгүүтээ while гингүүтээ. За while гингүүтээ энэ эрс бага 10 гэж шалгаж байна. За 10-аас бага нь үнэн байх юм бол бид нар c out гээд i-гээ хэвлэнэ. Энд нэг зай аваад хэвлчихье. Тэнгүүтээ за зүгээр зай аваад хэвлчих. За тэнгүүтээ i-гээ энэнийхээ дараа нэгээр нэмэгдүүлчих. За тэгээд параграф нь болоо гэсэн үг. За ингээд ажиллуулж үзэх юм бол за энэ ихлэ тэг гэж орно тийм ээ. Ийшээ тэг нь 10-аас багуу гэж шалгана. 10-аас бага учраас тэг гэдгийг хэвлээ зай авангуудаа игээ 1 болгочих. За нэг нь ийшээ орж ирээд нэг нь 10-аас багуу гэж шалгана. За нэг нь 10-аас бага учраас 1 гэж хэвлээд зай авчнаа. За 2 болгонгуудаа 2 нь шалгаад хэвлээд зай аваад ингэж явсаар хагаад 8-ыг хэвлээд зай аваад. За тэгээд 8 нь болохоор нэгээр нэмэгдэж 9 болчихно. За 9 нь ийшээ хурж ирээд 9 нь 10-аас бага гэж шалгана. 10-аас бага үнэ учраас 9-ийг хэвлээд за авангуудаа 10 болгочихно 9-ийг. За 10 нь 10-аас бага худлаа учраас ийшээ орохгүй гэсэн үг. Энэ блок руу орохгүй шууд энэ блокийнхоо гаднаас ахуулаад үргэлжлүүлээд тэгээд ингээд энэ давталт маань дуусна гэсэн үг. За иймэрхүү маягаар while давталтыг ашиглаж болох нэ. За for давталт. За for-ийн хувьд болохоор ерөнхийдөө while-тэй адилхан гэхдээ илүү нэмэлт зүйл хийж болно. За тэр нь болохоор эхлэлтэй анхны илэрхийлэл гэдэг зүйлийг хийн. За тэгэнгүүтээ нөхцлөө шалгангууд үнэн байх юм бол илэрхийлэлээ хийгээд нэмэгдүүлэх илэрхийлэлээ дараа нь хийгээд тэнгүүтээ нөхцлөө шалгана. Тэгээд үнэн байх юм бол илэрхийлэл нэмэгдүүлэх илэрхийлэл нөхцөл
илэрхийлэл, нэмэгдүүлэх илэрхийлэл, нөхцөл гэдэг ингэж явсараад худлаа олтол нь давтаад тэгээд дуусчихна гэсэн үг. За анхны илэрхийллийг нь болохоор for хичээд энэ хаалтан дотор энэ эхлээд бичнэ. Анхны илэрхийллийг. За энэ илэрхийлэл нь болохоор ихэвчлэн шинэ хувьсагч зарладаг нэг тиймэрхүү илэрхийлэл байдаг л та. Гэтэ ямар ч илэрхийлэл бичиж болно. За энэнийхээ дараа цэг таслал тавьчаад илэрхийлэлээ дуусгаад дараа нь болохоор нөхцлөө бичнэ. Тэгээд цэг таслал тавьж дуусгаад тэрнийхээ ардаас болохоор нэмэгдүүлэх илэрхийлэлээ бичнэ. Энэ дээр бас ер нь ямар ч илэрхийлэл бичиж болно. Гэтэ ихэвчлэн нэмэгдүүлэх илэрхийлэл бичиж ашигладаг. За тэрний дараа илэрхийлэлээ ингэж бичнэ гэсэн. Ер нь бол яг иймэрхүү загвараар явагдана. Тэгээд анхны илэрхийллийн байрлал нь энд, нөхцөл нь энд, нэмэгдүүлэх илэрхийллийн байрлал нь энд бичигдээ. Тэгээд зүгээр илэрхийлэл нь болохоор энд бичигдэнэ гэсэн үг. За for-ыг ашиглахдаа болохоор for гिचгүүтээ int i тэнцвүүтийг гिचээцийг таслал энэ болохоор анхны илэрхийлэл гэсэн үг байхгүй юу? Int i гэсэн юм i гэсэн хувьсыг зарлаж байгаа гэсэн үг. За тэнгүүтээ i нэрс баг 10 гингүүтээ шалгацснаа энэ нөхцөл шалгах нь. За i нэмэх гэдэг нь болохоор нэмэгдүүлэх илэрхийлэл. Энэ болохоор энэ илэрхийлэл хийгдсэний дараа хийгддэг илэрхийлэл гэсэн үг. За тэнгүүтээ cout i гэд хэвлэдэг. Энэ бол яг юутай while-тай яг адилхан хэвлэнэ гэсэн үг л дээ. За тэгээд энэ тэг үед за гэхдээ энэ болохоор дотоод хувьсагч. Энэ for-ын энэ блок дотор л хүчинтэй. За энэ хаалт болон энэ блок дотор л хүчинтэй. Энээс гадна устчихна гэсэн үг. Харин while-ийн e болохоор устдахгүй шүү дээ. Яагаад гэвэл бид нар энийг гадна while-ийн гадна зарлаж өгсөн. Харин энэ болохоор for-ын дотор зарлаж өгсөн болохоор энэ for дотроо л хүчинтэй гэсэн үг. За ингээд ямар ч гэсэн тэг 1 2 3 4 5 6 7 8 9 гээд дууснаа. За нэг илэрхийлэл бичвэл энэ гой хаалтыг бичихгүй байж болдог. Ингэж бичиж болно. За for гिचэнгүүтээ шууд ингээд гой хаалт бичихгүйгээр ганцхан илэрхийлэл бичиж байгаа тохиолдолд шууд ингэж бичиж болно гэсэн үг. За while дээр ч адилхан мөн. Бас энэ do while дээр ч do while дээр тэгж болохгүй хаа. За энэ хоёр дээр бол тэгж болно. Бас if дээр тэгж болдог. Нэг илэрхийлэл бол заавал нь гой хаалтыг бичихгүй ч байсан болдог. За ийм байна. За for-ыг туршиж үзэх юм бол амархан. За for гээд энийг одоо дотор нь оруулчих шүү дээ. За анхны илэрхийллийг энд нь бичиж өгчнөө. Тэнгүүтээ i нэмэх гэдэг нь энд нь бичиж өгөөд ингэ болоо гэсэн үг. Яг адилхан үр дүн үзүүлнэ while-тай. Тэгээс их хүртэл хэвлэнэ. Дундаа цаашд. За ингэ хэлчихлээ. За энэ гой хаалтыг бичихгүй байж болно гэдэг нь ингэж болно гэсэн үг. Ганцхан илэрхийлэл байгаа тохиолдолд ингэж болно. За харин ийм хоёр илэрхийлэл байх юм бол тэгж болохгүй гэсэн үг. Одоо туршаад үзье л та. Болохгүй. Яагаад вэ гэвэл энд алдаад заа. Тэр нь одоо за би үл хийж үтгэхэд энд алдаад заач. Яагаад вэ гэвэл бидний энэ i-г чинь тодорхойлог байгаа шүү дээ. Энийний блок нь болохоор энэ хоорондоо л хүчтэй гэсэн үг. I чинь дотоод хувьсагч. Энэ хооронд хүчнтэй i гэсэн юм гадаад хувьсагч байхгүй учраас энэ болохгүй гэсэн үг. За ингэж for-ыг хийх нэ. За одоо do while. Do while нь болохоор while дээр болохоор эхэлж нөхцлөө шалгачаад илэрхийлэлээ хийж исэн бол do while дээр эсрэгээр эхэлж илэрхийлэлээ хийчээд дараа нөхцлөө шалгадаг. За бичгтээ болохоор do гээд гой хаалтан дотор илэрхийлэлээ бичээ. Тэгээд төгсөлт нь болохоор while гिचэнгүүтээ ингэ нөхцлөө бичээд тийг тасал тавьчихдаг. За ингэж бичнэ. Энэ нь болохоор яг эхэлж илэрхийлэлээ хийчээд дараа нөхцлөө шалгадаг. За int i тэнцвүүтийг гэх юм бол за тэгээд эндээ i-гээ хэвлэлцдэг. Тэнгүүт i-гээ нэгээр нэг юм хэвлүүлээд ингэдэг. Тэгээд тэгэх юм бол тэг байх үед хэвлэлчин 1 2 3 4 5 6 7 8 байх үед хэвлээд 9 болоод тэг 9 баг учраас дахиж очиод 9 байх үед хэвлээд 10 болоод 10 худлаа учраас ингэ гарч ирнэ гэсэн үг. Ер нь бол адилхан. Гэхдээ ялгаа нь болохоор эхэлж илэрхийлэлээ хийдгээ. За энийг шууд буцаад яг өмнөх хэлбэрт нэ очиж л та. За ер нь бол энтэй адилхан мөртлөө while ардна. Эхлээд do гэж үчээд илэрхийлэл хийнгүүтээ while тэгээд энд нь цэг таслал байна. Ер нь бол энэ гой хаалтны ардаас цэг таслал орохгүй. За тэгээд юм байна гэсэн үг. Ажилуулахад үр дүн нь бол яг л адилхан гарна л да. Тэгээс эс хүртэл хэвлэнэ. За ялгаа нь харагдсан байх гэж бодож байна. Энд болохоор шууд нөхцлөө шалгаад илэрхийлэлээ хийнэ. Энд болохоор анхны илэрхийлэл болон
нэмэгдүүлэх илэрхийлэл гэж байгаа. Гэхдээ ер нь бол whileтай адилхан гэсэн үг. За энд болохоор илэрхийлэлээ хийгээд ардаас нь нөхцөлөө шалгах. За ингэж хийдэг юм 3 давталт байх нэ. За давхар давталт гэдэг нь болохоор while дотор while бичин, эсвэл do дотор do while дотор do while, эсвэл for дотор for бичин. Иймэрхүү зүйлийг давхар давталт гэж нэрлэж байгаа. За нөгөө өөрөөр болохоор do while дотор while бичиж, for дотор while бичиж, эсвэл while дотор do while дотор for гэдэг. Ер нь бол аль нь дотор нь ч алийг нь бичиж болно гэсэн. За бүгд давхар давталт тийлдэг нэ. За давхар давталтыг юу ч гэсэн туршаад үзье л да. За while-аар амархнаар нь туршаад үзье. За for-оор туршиж дөө. For. За тэнгуүтээ энд бид нэр и гэсэн хөвсийг зарлангуудаа энд нь игээ нэгээр нэмэгдүүлчихнэ. Энэ хэрэггүй гэсэн үг. За энийг copy dot ингэж. За энэний хөвсгчийнхаа нэрийг болохоор J гэж. За ингэчгүүтээ энэнийхээ ардаас болохоор нэг энд л авдаг. За бид нар энийг и-гээ болохоор 5 гэчингүүтээ энийг болохоор 8 хичээл та. За ингээд ажиллуулж үзэх юм бол юу хэвлэгдэх вэ гэдгийг харцгаая. За энэ болохоор тэгээс 5-ын хооронд, за энэ болохоор тэгээс 8-ын хооронд. За ингээд тэгээс 7-гийн хооронд. За 8 гэдэг нь орохгүй шүү дээ. Эрс баг гэсэн учраас. Тэгээс 7-гийн хооронд ингээд хэвлэнэ. За энэ дуусгачаад энэ доторх нь дуусчаад нэг шинэ мөрөнд орно. За тэгээд энийг болохоор 5 удаа яг ингэж давтаж хийнэ гэсэн бид нар. За ингээд яг 5 удаа хийж байгаа гэсэн үг. За ингэж хийж болох нэ давхар давталтыг. За эсвэл ингэж хийж болно бүр. За ингэж хийж өгсөн ч болно бүр. За ингэвэл яах вэ гэхээр ажилласны дараа ойлгомжтой болох баха. Ерөнхийдөө гурвалжин хэлбэртэйгээр хэвлэнэ гэсэн үг. Яагаад гэвэл ийм тэг байх үед эхлээд тэг хүртэл буюу тэнцэн хүртэл автчих шүү дээ. Тэгээс тэг хүртэл автана. Дараа нь болохоор тэгээс 1 хүртэл, тэгээс 2, тэгээс 3, тэгээс 4 хүртэлгээд иймэрхүү байдлаар янз бүрийн хэлбэр үүсгэж хэвлэж болно гэсэн үг. Ер нь өөр янз бүрийн юмнууд хийж болно гэсэн үг ээ. За ингэж давхар давталтыг ашиглаж болох нэ. За нэг давталтыг нөгөө давталтаар илэрхийлэх. За while-ийг for-оор илэрхийлье гэвэл while чинь юм шүү дээ. While гээд нөхцлөө бичээд илэрхийлээд бичнэ. For-оор илэрхийлэх юм бол while гэчээд анхны илэрхийллийн бичгүү хоосоо орхичин юу илэрхийллийг нэмэгдүүлэх илэрхийллийг бичгүү хоосоо орхино. Тэнгүүтээ нөхцлөө төхөн бичээд ингээ while-ийг for-оор илэрхийлж болно гэсэн үг. За энийг болохоор туршиж үзье л та. За зүгээр А гэж хэвлэдэг. За энийг ингээд за энэ болохоор яг while-ийг for-оор илэрхийлэх нь. Анхны илэрхийллийг бичихгүй, нэмэгдүүлэх илэрхийллийг бичихгүйгээр ингээд ачна гэсэн. За энийг болохоор яг while-аар бичих юм бол ингээд болоо. Энтэй адилхан гэсэн. Ингээ for-оор while-ийг for-оор илэрхийлж байна гэсэн. За for-ыг болохоор while-аар илэрхийлэхдээ анхны илэрхийллийг дээр нь бичээд нэмэгдүүлэх илэрхийллийг нь ингээд доор нь биччихдэг. Ер нь бол яг л энэ гэсэн. Бид нэр for-ыг болохоор дотор нь бичижсэн бол яг энд нь анхны илэрхийллийг бичээд энд нь нэмэгдүүлэх илэрхийллийг бичиж байгаа гэсэн. Инхээр ер нь бол яг for-ыг while-аар илэрхийлнэ гэсэн. За ингэж болох нэ. За мөнхийн давталт гэж байгаа. За тэр нь юу вэ гэхээр давталтаас гарах боломжгүйгээр ингэж давталт бичгийг хэлдэг. Тэр давталтны байнга ингэ үргэлжлэнэ. Давталтаас гарахгүйгээр ингэ байнга үргэлжлэнэ гэсэн үг. За мөнхийн давталтыг бичиж үзье. True-гээд одоо ингэчих юм бол жишээ нь бүр байнга гэж хэвлэнэ гэсэн үг. Давталтаас гарах нөхцөл байхгүй. Яг тэгвэл бид нар ямар нэгэн одоо хувьсгч чадглаа тэрнээс бага байна уу шалгаагүй шүү дээ. Одоо ингэ ажиллуулах юм бол ингэ аа л гэвлээд байна гэсэн үг. За энэ нь болохоор мөнхийн давталт. Дуусахгүй гэсэн үг. За for-оор мөнхийн давталтыг бичих юм бол ингэж бичиж болно.
for гингүүтээ ингээд дунд нь true гэж бичсэн ч болно, эсвэл бүр энийг бичихгүй ч гэсэн болно. Энэ болохоор for-оор илэрхийлсэн мөнхийн давталт. За ингээд. За do while-аар бас адилхан энд нь true гэж бичээд өгч нөө гэсэн үг. За арай өөрөөр бичих юм бол ингээд i-гээ зарлчингуудаа эндээ i-д чи нэг гэсэн утгыг өгчих юм бол эсвэл i-гээ бүр огт нэмэгдүүлэхгүй байх юм бол мөнхийн давталтай адилхан гэсэн үг. Энэ гарах нөхцөл нь хэдэж биелэхгүй учраас. За энд бас адилхан. I-гээ тгээс эхлүүлчингүүтээ нэгээр хасаад өгчих чинь. Тэгэх юм бол нэг давталны дараа хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4, хасах 5 гэдэг ингээд явчих доошо. Тэгэх юм бол энэ давталт бас мөнхийн давталт болчихно. Энэ бас яг энтэй адилхан ингээд мөнхийн давталт болчихно гэсэн. I нэгээр багасч чинь гэсэн үг. За ингэж мөнхийн давталтыг хийж болох нэ. За давталтын удирдлагын илэрхийлэл. За энэ болохоор юу вэ гэхээр давталтын удирдлагын илэрхийлэл нь ердийн давтал дарааллаас өөр болгодог. За давталтын ер нь бол яг ингээд дарааллаар явдаг шүү дээ. Ингээд тийм ээ яг ингээл энэ дээр зурган дээр энэ дээр харуулж. Ингэж энэ хийгдээд ингээд яг энэ дарааллаар явдаг тийм ээ. Тэгвэл энэ дарааллыг алдагдуулаад шууд эндээс ийшээгээ үсэрж нэг тиймэрхүү үйлдэл хийж болдог байхгүй юу? Алгасах нэг тиймэрхүү. За тэрийг үзье. За энд нь болохоор удирдлагын илэрхийлэл нь болохоор break илэрхийлэл, continue илэрхийлэл, go to илэрхийлэл 3 байдаг. За энэ break-ийг болохоор давталт эсвэл switch дээр ашиглана. За switch-ийг дараа нь үзнэ. За давталтын биеийнхээ continue гэдэг нь болохоор давталтын биеийнхээ үлдсэн хэсгийг алгасаж нөхцөл шалгах хэсэг рүү шууд шилждэг тийм. За энэ go to гэдэг нь болохоор label руу label гэдэг нэг юм байна. За ямар нэгэн юм руу ингээд шууд шилжиж очиход хэрэгэлдэг. Гэтэ ашиглахыг зөвлөдөггүй учир нь програмыг илүү удаан болгодог учраас ер нь бол go to үтэн гэхдээ огт ашиглахгүй л гэсэн үг л дээ. Ер нь бол илүү програмыг удаан болгодог учраас go to огт ашигладаггүй. Гэтэ go to-гийн давуу тал нь болохоор хаанаас бол хаашаа шилжиж болно. За жишээ нь одоо давталт чинь болохоор эндээс одоо чинь ийшээ ер нь break гэдэг нь ийшээ ингэ шилжиж болдог. Тэгтэл go to бүр энд хийгдэж байгаад бүр ийшээж очиж болдог. Гэхдээ ер нь бол go to-г ашиглахыг зөвлөдөггүй байгаа. Програмыг илүү удаан болгодог учраас. За break илэрхийллийн хувьд ингэ харуулж байна. За энд нөхцлөө шалгачаад тэг илэрхийлэлээ хийчээд хэрвээ ямар нэгэн байдлаар энэ break-ийг дуутах юм бол шууд гарна гэдэг. Давталтаасаа гарчна гэсэн үг. За break-ийг болохоор ингэж ашигладаг. За одоо энэ болохоор for гээд ийм тэгээс 10 хүртэл давтдаг юм давталт байна. Хэрвээ одоо энэ if-ийг одоохонд үзээгүй байгаа. Ер нь бол if нь ингэ нөхцөл шалгадаг юм байгаа. Ер нь бол if-ийг for-оос төрүүлж үзвэл дээр юм шиг санагдсан л та. Гэхдээ нөгөө номон дээр яг тийм дараалттай байсан болохоор яг номныхаагаа дагаал явчихсан. За. Тэгэхээр энэ болохоор i тэмцүү 5 байна уу шалгадаг, нөхцөл шалгадаг гэсэн үг. Энэ давталтын дотор нөхцөл шалгадаг бол зөвхөн дангаар нь ямар нэгэн давталт бичихгүйгээр ингэж нөхцөл шалгаж болно. За энийг болохоор давталтын дараа нь утчихна. За ийм 5 байх үед бид нар break хийчихнэ гэж хэлжлээ. За тэгэх юм бол яах вэ гэхээр ийм тэг байх үед хэвлэлцээ 1 2 3 4 гээд 4 гэж хэвлэлчингүүтээ 4 нэгээр нэмэгдээд 5 болоод түрээд ирнэ шүү дээ. Энэ гэхдээ 5 нь дотгошоо орно. Тэнгүүтээ ийм 5 байх үед break хийнэ гэдэг чинь шууд давталтаасаа гарчна гэсэн үг. Энэ нөхцөл биелэх хэсэг нь хамаарахгүйгээр шууд давталтаас гарна гэсэн үг. Break-ийг ийм тохиолдолд хэрэглэдэг байна. За туршиж үзье. За int i тэнцүү тэгээс энэ эрс баг 10 i нэмэх. За хэрвээ i тэнцүү 5 байх юм бол break хийнэ. Давталтаас гарчна. Энэ 5 болох үед шууд ингээд давталтаас гарчна гэсэн үг. За ингэх юм бол 5 ширхэг А гэж хэлнэ гэсэн үг шүү дээ. Тэг 1 2 3 4 үед нь л Агаа хэвлээд 5 үед нь угаасаа гарчна гэсэн үг. За ингэж break-ийг ашиглана. Энэ болохоор шууд давталтаас гаргахад ашигладаг. За дараагийнх нь болохоор continue. За continue яг түрүүний өмнөх кодтай адилхан мөртлөө break-ийг нь continue-оор солиод ажиллуулах үед continue болохоор за энэ болохоор break нь болохоор шууд давталтаас гаргацдаг. За continue болохоор давталт дотроо байна. Гэтэ энэ continue-оос хойших бүх илэрхийллийг алгасна. Шууд нөхцөл шалгах руугаа очдог гэсэн үг. За
тэг 1 2 3 4 гээд 5 илэрхийллийн үед шууд хэвлэх хэсгийг алгасаа шууд өөрийнхөө нөхцөл шалгах хэсэг рүү очично гэсэн үг. За тэгээд энэ чинь 6 7 8 9 гэдгийг хэвлэж байгаа гэсэн үг ээ. За энийг одоо туршиж үзэх юм бол continue гээд за энийг и-гээ хэвлэдэг болох ч. За тэгэх юм бол яг ингээд 5 дахьыг нь алгасаад бусдыг нь хэвлэнэ гэсэн үг. Тэг 1 2 3 4 5-ыг байхгүй. Яагаад гэвэл 5 болох үед шууд 5-ыг алгасаад шууд нөхцөл шалгах хэсэг рүү шилжчихсэн учраас 5-ыг үтгэхгүйгээр шууд 6 7 8 9 гээд ингэнэ гэсэн үг ээ. За ийм нэг удирдлагын илэрхийлэл байна. Дараагийнх нь go to илэрхийлэлээ. За go to гээд энд нь лейблээ бичээд тэг тасалдаг. За давталтаа хийхээс өмнө нэг юм одоо ингээд лейблээ бичдэг байхгүй. Энэ одоо чинь loop гэдэг лейбл бичсэн байгаа. Тэнгүүтээ энэ тийшээ шилжтэй болохоор шууд go to loop гэж шилжиж байна гэсэн үг. Энийг тэгтээ заавал давталтанд ашиглахгүйгээр бүр өөр юунд ч ашиглаж болно. За одоо туршиж үзэх юм бол go to тэгтээ бүр шилжих чадвар нь бас л хаашаа бол хаашаа шилжиж болдог учраас удаадаг л бах л да. За тэнгүүтээ дүү баял явж ирсэн шүү дээ нэ. Дүүгчээд ийм 5 байх үед тэгнэ. Дүү while за ийм эрс бага 10 гिचмүтээ хэрвээ и тэнцүү 5 байх үед игээ нэгээр нэмэгдүүлэнгүүтээ go to гэчээд loop руугаа ингэж явна гэдгийг хэлчихэ. За эндээ болохоор и нэмэх гэдгийг бичнэ. Тэрнээс өмнө болохоор cout гээд игээ хэвлчихнэ. За ард нь нэгээ аваад хэвлчихье. За ингэхийн бол энэ болохоор контент-ээр нь бол яг адилхан юм хийж байгаа гэсэн үг. Контент-оор адилхан юм хийж байгаа л гэсэн үг ээ. За техник 2 3 4 хичээд 5-ыг алгасаа 6 7 8 9. За яагаад вэ гэхээр 5 дахь үед бид нэгээ нэгээр нэмэгдүүлэнгүүтээ go to loop гэдэг энэ дүүгийнхаа өмнө ирчлээ шүү дээ. Тийм учраас бид нар ингэж байгаа гэсэн үг. За энийг бүр ийм амар юм хийж болно. За энийг болохоор бүр ийшээгээ идэр ингэж явуулж болно. За тэнгуүтээ энд нь cout и гээд ингээ бүр дээшгээ ч явуулж доошоогоо ч явуулж идэр болдог учраас. За ингэсэн чинь шууд за 5 үед нь ингээд давталтаас гарангуудаа игээр нэгээр нэмэгдүүлээд тэгээд хэвлэж байгаа гэсэн үг. 5 байх юм бол нэгээр нэмэгдүүлээд шууд хэвлэж байгаа. Тэгээд 6 гэдэг нь энд ирээд хэвлэгчнэ гэсэн. За иймэрхүү маягаар go to-г ашиглаж ер нь бол болох нь гэхдээ ашиглаж болохгүй. Яагаад гэвэл програмыг илүү удаан болгох учраас за нөхцөл шалгах. За ер нь бол давталтыг үзэж дуслаа.